За дөнгөж сая үйлдвэрүүдээр явж байгаа үйлдвэрийнхаа эзлүүдтэй хоол идчихэд тэгээд өвөр Монгол хүмүүс л тэгээд хоол идчихэд гэртээ орж ирээ сууж байна. Нэг асуусан асуулт нь бүр ингээд санаанаас ингээд гардаггүй ингэж асууж байна л та. Бид нар хүний иргэшээлд байгаа хүмүүс. Бид нар хүний нутагт байгаа хүмүүс. Гэхдээ бид нар одоо босоо Монгол бичгийг авч үлдэх гэж ингээд зөндөө хичээж байгаа. Бид нар хэдэн онд үлээ нэг хятад хэлээр орно энэ төр гэсэн одоо улсаас нь одоо шийдвэр гаргаад тэгээ тэрнээс болоод зөндөө өвөр Монгол багш нар сургууль дээрээс өсрээд эсэргүүцээ шоронд авч хийгээд ингээд зөндөө золиос гаргасан. Та нар яагаад эрхчлөөтэй улстай амьдарч ийж Монгол хүмүүсээж босоо Монгол бичгээ хэрэглэдэггүй юм бэ? Та нар биднийг бодвол та нар англи хэл сурж байгаатай адилхан, орос хэл, хятад хэлтэй, солонгос хэл сурж байгаатай адилхан босоо Монгол бичгээ яагаад хүүхдүүддээ зааж өгдөггүй? Танай боловсролын системд яагаад тийм байдгүй? Та нар яагаад энэний төлөө хариуцлагатай ханддаггүй гэд надаас сухаар нь би бүр ингээ хэлэх үггүй болоод яг үүндээ арга цагаа л өнгөрсөн. Бид нэр тэр хүний нэг хэлсэн сүулт нь хэлсэн юм юу вэ гэхлээр та нар босоо Монгол бичгээ авч үлдэж хамгаалж өгөхгүй бид нар нэгэнт хүний улсын иргэшээлд ор байгаа ийм хүмүүс босоо Монгол бичгийг нэг л өдөр бид нар ингээ хэрэгжилж болохгүй болно. Тэр үе та нар л авч үлдэхгүй та нар хайр улсын хэлээр яриад ах юм бол энэ босоо Монгол бичиг гэдэг Монгол улсын чинь юм байхгүй болно ш. Тэр үе тэгээд зүгээр үү гэж хэлсэн. Тэгээ би орж ирж суучаад ерөөсөө тэрэн санаанаас гарахгүй. Тэгээ хувьдаа өөртөө хийж чадах зүйл нь би одоо хятад хэл сурж гин одоо тий солонгос хэл англи хэл гэл ингэж байгаатай адилхан би босоо Монгол бичгээрээ уншиж бичдэг ингэж ийм болъё ядаж би ийм болъё гэж бодож эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ бол бодвоштай л зүйл байгаа.